Солонгосын хойгт хавар иржээ. Язгуураас газар далайгаа шүтэж ирсэн Солонгос түмэн хавар тариалалтаа эхлэхийн өмнө хойдон жилийн анхны ургастай залгатал идэх хоолтой байхыг бэлэгдэн ёслол үлддэг заншилтай. Орчлонд оногдсон газар нутгийн 70% уулархаг Солонгос оронд үржил шимттэй газар гэдэг гэдэс сатгалан элбэг хангалуун амьдралын эх булдаг юм. Удахгүй тариалалт эхлэхээр хаасайгүй ногоо тутрагны нятхан мөхлөг болтайж хаммурны эрэгт гайхамшигыг бүтээж яваа ажил хичээнгүй Солонгос түмний амьдралыг тэтгэн. Өнөөдөр Солонгос улсад манай улсын 50,000 иргэд ажиллаж амьдарч байна. Тэд аргэр ахын дүүс цаашлаад улс орны хойдын засагт жинтэй хувь нэмрийг оруулаад байгаа юм. Солонгосоос өршөлтөх чадварын үзүүлэлтээрээ Ааса 4-т харин дэлхийд 13 чигсаад байгаа хүчтэй эдийн засагтай өндөр хөгжилтэй улс юм. Ердөө 60 жилийн дотор өгөөгүй ядуу улсаас нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 31,000 $, болтлоо хөгжиж чадсан Солонгосын өвсрөнгүй хөгжлийн нууц нь юу болохыг хамтдаа сонирхцгоё. Солонгосын хөгжлийн нууц. Нэвтрүүлгийн ивэн дэлгэгч хөгжил хөтөлсөн 95 жил Монголын үндэсний иргэний агаарын тээвэр Мяд хувьсат компани. Та бүхэнтэй уулзаж байгаадаа би баяртай байна. Солонгос бол богино хугацаанд хэд хурдтайгаар хөгжиж чадсан орн. Энэ хөгжлийн төв болсон Улсан хотод хүрэлцэн ирсэн танд талархаж байна. Бүгд найрамдах Солонгос улсын нийслэл бол Сөүл хот. Гэхдээ Солонгосын аж үйлдвэрлэлийн хөгжлийн нийслэл бол Улсан хот юм. 1962 оны 2 дугаар сарын 3-нд яг энд төрийн эргэлтээр засгийн эрхийг атгсан генерал Баг Жун Хи Солонгосын аж үйлдвэрийн тусгай бүсийн шавыг тавьжээ. Ийхүү хоцрогдсон буурай Солонгос улсад экспортод тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх анхдугаар 5 жилийн төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн байна. Энэ төлөвлөгөөний дагуу санхүү, банк, боловсрол стандарт гээд хөгжлийг хурдсгагч олон салбарт шинжилгээг бодлоготойгоор хийсэн байдаг. Түүний үрээр 1960 онд жид 33 сая $, бараа бүтээгдэхүүн экспортлж байсан өмнө Солонгос 1970 онд 1 тэрбум 60 сая $-ын экспорт хийдэг. Эдийн засаг нь жилд дунджаар 9% өсөлттэй улс болсон байна. Байгалийн баялаггүй өмнө Солонгосын өвсрөнгүй хөгжлийн нуусыг солонгосчууд өөрсдөө ингэж тайлж байна. Улс орон хөгжихийн тулд үндсэндээ 3 нөхцөл бүрдэх ёстой болов уу? Нэгдүгээрт хөгжмөр байна гэсэн хүсэл эрмэлзэл байгаа юу үгүй юу гэдэг хамгийн чухал. Хоёрт хүсээд байгаа хөгжилдөө хүрэхийн тулд юу хийх ёстойгоо мэдэх мэдлэг чухал. Гуравдах нь мэдсэн мэдлэгээ хэрэгжүүлэх, амжилтанд хүрэх чадвар. Энэ 3 нөхцөл бүрдсэн байвал тэр улс хөгжнө. Эдих ядуу байсан. Арай ядан ам зоож байсан. Гэхдээ бидэнд удирдахч байсан. Тэр удирдагч маань бидний ирээдүйг хэлж өгсөн юм. Замыг маань заасан. Ард түмэн тэрэнд итгэж, дагаж, бүгд хамтдаа хичээж хөдөлмөрлсөний үр дүнд өнөөдөр бид энд хүрсэн юм. Солонгос улсын хөгжлийн том нууц ноу хау гэвэл ард түмэн маань өөдрөг үзэл бодлоор тууштай тэмцсэний үр дүн юм а. Ядуу буурай хэцүү үе бидэнд байсан ч гэсэн хэзээ нэг өдөр бүх юм сайхан болно гэсэн эрмэлзэл өөдрөг хандлага байсан болохоор өнөөдрийн Солонгос улс байна гэж бодож байна. Баг Жун Хиний ерөнхийлөгчийн шавын тавьсан улсааны аж үйлдвэрийн тусгай бүсэд Солонгосын автомашин, усан онгоц, нефт, химийн гэх мэт хүнд үйлдвэрлэл голдон төвлөрчээ. Тиймээс ч солонгосчууд бидний хөгжлийн түүх Улсан хотоос эхэлсэн хэмээн ярих дуртай. Усан онгоцны үйлдвэрлэлээр дэлхийд, автомашины үйлдвэрлэлээр Аасаа тэргүүлдэг Улсан хот тэр чигээрээ Солонгосын өсрөнгүй хөгжлийн түүх амьд сурах шиг билээ. Манай Солонгос улсын хөгжил аж үйлдвэр дээр тулгуурласан.
Ахмад үе маань шаргуу хөдөлмөрлөж чадсны ачаар Hyundai, Samsung, SK, Lotte зэрэг том корпорациуд бий болж эдийн засгаа тэйлсэн. Манай улсын хөгжид хамгийн их нөлөөсөн зүйл бол удирдагчийн арга ухаан, дээр нь эдийн засгийг хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн явдал. Дайны дараагаар манай улсын асар хурдцтай хөгжсөн нууц бол усан онгоц автомашины үйлдвэрлэл, бас 1988 оны Олимпийн наадам. Жижиг газар нутаг дээр өрсөлдөөн их. Ажил олох амаргүй. Энэ өрсөлдөөн манай улсыг тухайлбал гоо сайхны мэс заслын салбар хөгжөхөд түлхэж болж байна. Манай Солонгос улс өнөөдөр гоо сайхны мэс заслаараа дэлхийд 10 дугаар байранд орж байгаа. Би 1970 онд төрсөн. Намайг төрөхөд манай улс их ядуу хөгжлөөр дорой буураа байлаа. Эрүүл мэндийн салбар маань хөгжөөгүй, бэл чадaltaй хүмүүс нь Америк явж эмчлүүлдэг байсан. 2 жилийн өмнө Монголд очиход яг манай 1980-ад оны байдал шиг санагдсан. Удахгүй монголч бас Солонгос шиг эрүүл мэндийн салбараа хөгжүүлнэ гэдэгт итгэж байна. Солонгосын дайн дуусахад манайд бүтэн юм үлдээгүй. Бүгд балгас болсон. Тухайн үед бидэнд сайхан амьдрий, хөгжий гэдэг хүсэл эрмэлзэл байснаас нийгмийн альч салбарт ямар ч төвшөнд мэдлэг байгаагүй. Цуглуулсан, хуримтлуулсан өмчч байгаагүй. Тийм болохоор манай улс 2 зүйл дээр анхаарсан. Нэгд нь тэр мэдлэгийг олж ирэх. Тэгэхийн тулд олон залуусыг гадаадд сургахаар явуулж, гадаадд сураад амжилтанд хүрсэн хүмүүсийг Солонгостой буцааж авчирсан. Нэг өсөндөө мэдээлэл болон мэдлэгээ Солонгостой цуглуулж авчрах нь улсаас хийсэн эхний ажил байсан. Хоёр дахь нь цугларсан мэдээллээ хүн бүрт тэгш хуваарлаж тараах боловсролын тогтолцоог бүтээх. Энэ үнэхээр нүсэр том ажил байлаа. Дээр үеийн үг байдаг юм. 3-4 жил амьдрээ гэж бодож байвал хүүхэд гарга. 50-60 жил амьдрээ гэвэл мод тарь. Хэдэн 100 жил амьдрээ гэвэл боловсролын үрийг тариа гэж. Энэ үнэн үг шүү. Боловсрол бол 100 жилийн хөгжлийг шийдэх салбар. Хөгжлийн эхэн үедээ бүгд наримт Солонгос улс экспортын орлого олж болох бүхэл боломжийг шавхаж байлаа. 1961-ээс 1977 онд өмнөд Солонгос Германд 8,000 уурхайн ажилчин, 10,000 совилж асрагчийг илгээжээ. Солонгостой хамгийн шилдэг өндөр боловсралтай тэдгээр залуус хүний нутагт хүнд хүчээр ажилд нохлуулж, гэр бүл, хайртай хүмүүсийн төлөө цаашлаад улсынхан эдийн засгийг бэхжүүлэхийн төлөө зүтгэсэн юм. 20 жил дамнан үргэлжилсэн Вьетнамын дайнд Солонгос улс сэргийн хүчнээ явуулж, түүний ачаар Америк нэгдсэн улсаас хөнгөлөлттэй тусламж зээл авч чаджээ. Улс хөгжихийн тулд энергийг маш зөв тасралтгүйгээр тэгш тараах ёстой. Тэр утгаараа дайны дараа Солонгос улсад тээвэр логистикийг нэн яаралтай хөгжүүлэх шаардлага гарсан. Тэгээд бид зам, хурдны зам тавьж эхэлсэн. Тэгснээрээ үйлдвэрлэгчийн гаргасан бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих цаг багасж хугацаа хождог болсон. Тэрэн шигэ мэдлэгийг хүмүүст хурдан хүргэхийн тулд мэдлэгийн хурдны замыг улсаас анхаарч хийсэн. Мэдлэгийг хурдан тараах яагаад чухал вэ гэвэл мэдлэг бол маш олон хүний бодол санаа, цаг хугацаа, хөдөлмөр шингэсэн зүйл. Тэрийг биеэр хийлгүүгээр мэдэж авснараа хүн цаг хожно, шин санаа төрн, шин зүйлийг олж хардаг болно. Шин зүйл, шин үнц нь хүмүүсийн дуртай зүйлүүдийг хайсан болохоор Солонгос улс хөгжиж байна. Бид харагдахгүй бодит ус үн цэнээс нүдэнд харагддаг, хэрэглэгддэг үн цэнтэй зүйлийг гаргаж явна гэдэг маш том чадвар юм а. Танай улсад ч гэсэн бахархам түүх бий. Тал нутагт тархай бодрхай байсан олон хүнийг Чингис хаан цуглуулсан. Их хүчийг зангидсан. Тэр нь өөрөө үн цэнтэй зүйл. Хэн нэгэнд ялагдахгүй, бууж өгөхгүй гэдэг бодол Солонгос хүмүүрт байдаг болохоор улс орн маань хөгжсөн гэж би боддог. Гадаадад олон жил амьдрахдаа Япон, Хятад хүүхдүүдтэй нөхөрлөж байсан. Хараад байхад тэднээс ялгаатай нь манай солонгосчууд би өөрөө бусдаас илүү бай. Тэгснээрээ манай гэр бүл мундаг болно гэж боддог. Хүн бүхэн дор бүрнээ хичээдэг нь Солонгосыг өнөөдрийн төвшөнд аваачсан болов уу? Хүн бүр хийсэн ажлаа чин үнэнчээр хийгээд байхад улс хөгжнө. Манай төрийн албан хаагчид хариуцсан ажлаа чин сэтгэлээсээ хийдэг. Энд амьдарч байгаа хүмүүсийн хүсэл эрмэлзэл, сайхан амьдрна гэсэн мөрөөдөл нь Солонгосыг хөгжилтэй орн болгож чадсан.
Улаан цагал маань туг намируулсан уртаа цуваа хоёр солонгосыг загалсан хэлийн зурвас ирлээ. Энэ өвөрмөц цувааны эзэн бол Hyundai Group-ийг үндэслэгч Сөүлийн Олимпик зохион байгуулах хорооны дарга Асааны хүрээлэн улсааны их сургуулийг үүсгэн байгуулагч дэлхийд алдартай бизнесмен Жон Жу Ён байлаа. Ахан дүүс хагасж тууруу тусгаарснаас хойших 50 жилд анхудаа жирийн иргэн хувийн хэрэгээр умар солонгос хөд авсан учир юу хэмээвэс? Эцсийн эцэд би зөвхөн зүүдэндээ л хардаг байсан төрсөн нутагтаан хөл тавьж байна. Эндээс гарахтаан авсан нэг үхрээ 1001 үхэр болгон буцааж өгөхөөр ирлээ. Миний мөрөөдлийг биелүүлсэн энэ аялал төгсгөлгүй үргэлжилж хамттан нэгэн улс болох бүх солонгосчуудын хүсэл биелэх тэр цагийг авчрахад туслах болтугай. 7 хүүхэдтэй тариачин айлын ууган хүү Жон Жу Ён эрдэм сурахаар гэрээсээ оргохдоо тосгоныхоо сорын ганц үхрээр зардал хийжээ. Хүүг өмнөд нутагт амьдралын мөр хөөж явтал солонгос улс 2 хуваагдсан байна. 65 жилийн дараа л Жон Жу Ён төрсөн нутагтаа очив. Тэрээр нутгийнхандаа 12 тэрбум воны үн хүрэх шилмэл үйлдвэрийн бух хээлтэй үнэнүүдийг 50 тонн тэжээд тээж очсон машинтай бэлгэлсэн байдаг. Чухамдаа Hyundai-гийн Жон Жу Ён, Samsung-ийн Ли Бён Чул шиг санаачлагтай бүтээч хүмүүс солонгосын хөгжлийн тулгуур гэж судлаачид үздэг. Сүүлийн үед хүмүүс мөнгөтэй байж л юм хийн гэж боддог болжээ. Тэгвэл манай Асааны хүрээлэн Hyundai Group-ийг үндэслэгч Жон Жу Ён хүн мөнгөгүй байсан ч зоригтой, түүндээ тууштай, ажилсаг байвал ямар агуу амжилтад хүрдгийг амьдралаараа харуулсан хүн. Түүний үзэл санааны гол зарчим бол 1-дүгээрт боловсрол, 2-дугаарт шинжлэх ухаан, 3-дугаарт эрдэм мэдлэг. Энэ хүн солонгосын тэргүүн баячуудын нэг байсан ч өмссөн хувцсаа 3 жил өмсдөг. Бүх зүйлд хүнийг хамгийн түрүүнд боддог. Хүнийг ялгарлдаггүй хүн байлаа. Хүн шиг хүн болохын тулд бүх юм тэгш хөгжсөн байх ёстой. Мэдээллийн 90-100-д нийгмийн гишүүн хувь хүн болгон бүтээлч хувийн чадвартай байх ёстой. 1988 онд Солонгос улсад өндөр наривчлалтай цөмийн цаг бүтээх шаардлага тулгарсан. Тухайн үед төр засаг гаднаас бэлэн цаг худалдаад авчихъя гэсэн байр суурьтай байлаа. Гэтэл манай доктор профессорууд үгүй бид өөрсдөө цагийг тогтоодог, өөрсдөө хэмждэг, өөрсдөө хийдэг байх ёстой гэж шийдсэн. Тэр сонголтын ачаар 30 жилийн дараа бид дэлхийн цагийг хяндаг байгууллага болж дэлхийн төвчний технологийн өндөр зэрэглэлд хүрлээ. Удахгүй Солонгос улс хиймэл дагуулаа хөөргөн. Тэнд заавал цөмийн цаг суйрлуулж байж хиймэл дагуул үүргээ гүйцэтгэх учиртай. Хэрвээ бид 30 жилийн өмнө өөрсдийн хялбар аргыг бодоод бэлэн цаг худалдаад авчихсан байсан бол түүнтэй холбоотой салбар маань ингэж их хөгжихгүй. Хиймэл дагуулаач хөөргөж чадахгүй байсан. Тиймээс улс хөгжихийн тулд юу чухал вэ гэдгийг зөв сонгох маш чухал. Хаусан хот Солонгостой гахай махаараа алдартай. Харин Нонсан хот Японы түрэмгийлийн үеэс тарж ирсэн амтд гүзээлзгнэрээ алдартай. Улаан хотынхан агнхаа болоод олон жил болж байгаа сэнхэр халимаараа гайхуулна. Хот бүхэн бэлэгдэд имижээрээ ялгарна. Аймаг бүхэн өөрийн онцлог тохирсон хөгжлийн бодлоготой. Гэхдээ энэ олон өнгийн бодлогыг нэг л цэгт зангидна. Тэр нь бүгд найрамд Солонгос улсыг хөгжүүлэх 20, 30, 50 жилийн бодлого юм. Тэр бодлогыг ямар ч нам төрийн эрхэнд гарсан үргэлжлүүлэн явуулсаар өнөө хүрсэн. Үр дүнг нь бүгд харж байна. Бид үр хүүхдүүдтэй мөнгө өгөхөөс илүү мөнгө яаж олдгийг зааж өгсөн нь дээр. Хамгийн түрүүнд залуу үе боловсруулж хөгжүүлэх хэрэгтэй. Дараа нь ур чадвартай болох хэрэгтэй. Тэгээд техник, технологи, туршлага гур байхад улс хөгжнө. Улсынхаа хөгжлийн нууцыг би өөрийн ажилдаг хөдөө аж ахуйн салбар дээр жишээлж ярив. Манай Нонсон хотын гүзээлзэг нь амттай байдаг нь боловсролтой холбоотой. Ийм амттай гүзээлзэг нь яаж тарихыг бид тариаланчтай зааж сургадаг юм. Ийм сургалт байгаагүй бол өнөөдрийн хөдөө аж ахуйн хөгжил байхгүй байсан. Хэрвээ надаас Монголын хөдөө аж ахуйн салбар яавал хөгжих вэ гэж асуувал би ингэж хариулна. Энэ салбарын ухар туршлагатай, салбартай хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд 7 хоногт 1-2 удаа тасралтгүйгээр сургалт явуулвал Монгол ч гэсэн ойрын хугацаанд хөдөө аж ахуйн салбар нь хөгжинэ гэдэгт итгэлтэй байна. Манай улс хөгжлийнхөө ихэнх үед аж үйлдвэрийг хөгжүүлэх зорилт тавьсан. Гэвч гадаад зах зээлд гаргах чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд үндэсний стандартаа тогтоох, улмаар
олон улсын стандартад хүргэх шаардлага тулгарсан юм. Бидэнд нарийн мэрэгжлийн өндөр түвшний ур чадвартай инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид хэрэгтэй байлаа. Тэр дагуу улсаас манай хүрээлэнг бас КСТ их сургуулийг байгуулж бодлогоор дэмжсэн. Хамгийн шилдэг хүүхдүүдийг элсүүлэхийн тулд КСТ-ийн оюутнуудыг цэргийн албанаас чөлөөлдөг байлаа. Солонгосын хөгжлийн нууц 1960-аад оноос Солонгосын боловсролын салбарт гадаадын хөрөнгө оруулалт ихээр орж иржээ. Дайнд нурсан эдийн засгаас сэргээж улсаа хөгжүүлэхийг зорж байсан Солонгосын засгийн газраас боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг хөхүүдэн дэмжиж газрыг олгож байсан ачаар 500 гаруй их дээд сургууль шинээр байгуулагдсан байна. 1945 онд Солонгосын насан туршидын 22% бичиг үсэг тайлагдсан байсан бол 1980-аад оны сүүлээр 93% хүртлээр өссөн байна. Өнөөдөр бүгд найрамдах Солонгос улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.2%-ийг шинжлэх ухааны салбартаар зарцуулдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнууд дундаа математик, байгалийн шинжлэх ухааны боловсролын төвшингээрээ толгой цогтөг улсуудын нэг болжээ. Миний бодлоор Солонгосын хөгжлийн нууц бол шинжлэх ухаан дээр суурилсан боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалт. Сургууль дээрээ жишээлэн ярихад КС сургуулийн анхны оюутнууд шинжлэх ухааны салбартаа манлайлагч болж чадсан. Тэд өнөөдөр бидэнд хичээл заадаг. Бид тэр мундаг хүмүүсээс суралцаад дээр нь өөрийгөө хөгжүүлж байгаа болохоор Солонгосын шинжлэх ухаан үеэс үед дамжиж чадж байна. Шинжлэх ухаан хөгжснөөрөө Солонгосын хөгжил боловсролд нөлөөлж байна. Өнөөдөр би 20 настай оюутан залуу судлаач. Шинжлэх ухааны эрдэмтэн хүн зөвхөн судалгаа хийх биш, судалгаа хийсэн сэдвээ бодлоготой холбож үр дүнг нь илүү гаргах, манлайлах тал дээр анхаарах ёстой гэж би боддог. Шинжлэх ухааны судалгаа, бодлого боловсруулах чадвар хоёрыг хослуулснараа би Солонгосынхаа хөгжилд хувь нэмэр оруулахуйс эрдэмтэн болно гэж мөрөөддөг. Над шиг бодолтой олон залуу байгаа баха. Манай улсын хөгжсөн нууцыг асуувал би 100% боловсрол гэж хариулна. Яагаад гэвэл манай аав ээж эмээ өвөөгийн үеийнхэн хүүхдэд сургахын тулд гэрээ, байга бүх эд хогшлоо, үхрээ, ганц ам зогоодог тариалангийн талбайгаа ч зардаг байсан. Тэр хүүхдүүд нь өнөөдөр Солонгос улсыг авч явж байна. Манай орны хувьд ялангуяа Өмнөд Солонгосын хувьд баялаг байхгүй. Тэр утгаараа манай ард түмний хичээл зүтгэл мөн боловсролын асуудалд анхаарсан хандлага нь Солонгос орныг өнөөдрийн хөгжилд хүргэсэн гэж бодож байна. Ялангуяа IT, машин, усан онгоцны үйлдвэрлэл зэрэг салбарт Солонгос улс дэлхийд 1-2-т жагсаж байгаа нь манай аав ээжүүдийн болон бидний үеийнхний үр хүүхдүүдийнхээ боловсролд анхаарсны үр дүн юм. Жар хүрэхгүй мянган хүн амтай Гусон тосгон. Энэ нутагт 1592 онд Солонгосын алдарч анжин И Шуншин хүчээр өдөрж давуу Японы тэнгисийн хүчийг бот нэргэжээ. Зоригч анжнаа хүндэтгэж Гусон тосгоныхан 1981 онд хувьяасаа мөнгө цуглуулан дурсгалын цогцлбор барьсан гин. Хожим энэ нутгийн далайн эргээс үлэг гүрвлийн мөр алдаж Гусон тосгоныхан үлэг гүрвлийн олон улсын экспо үзэсгэлэнг зохиосон байна. Одоо Гусон тосгон дотоодын аялал жуулчлалын шин төв болон хөгжиж байна. Манай Гусон тосгон манай Солонгос улсын хөгжсөн шалтгаан бол бидний өвөг дээдэс Ахмад үеийнхний хэмнэлттэй, чармаадтай, хичээнгүй амьдралд мөн боловсролын салбарт анхаарсан үр дүнд олон мундаг хүмүүсийг бэлтгэж гаргасан. Энэ хүмүүс дэлхийн хаанч чадсан нүүр бардам ажиллах чадвартай. 1950-ад онд манай улс ядуу буурай орн байсан ч хүн бүр гэр бүлээ золиослон идэх хоолой хасан байж сурдаг байсан. Бүх ард түмэн нэг зорилготойгоор сайхан амьдрий гэж шийдсэн. Дээр нь манай солонгосчууд төрөлхийн сониуц зантай. Тэр чанарч бас нөлөөлсөн.
1990 оноос Солонгосын хөгжлийн бодлого агуулга хүрээгээ огцсон төллөө. Дэлхийд даяар Солонгос давлгаа хэмээн шагшдаг соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын тесрэлт, мэдээллийн технологи харилцаа холбооны салбарт олсон ололтууд Солонгосын эдийн засгийн бүтцийг тэлж, экспортын орлогын олон шинэ хөвсвэрийг тавьсан юм. Солонгос улс хөгжсөн шалтгааныг өөрийн ажиллаж байгаа анагаах ухааны салбараар жишээлэн хэлэхэд маш олон залуус анагаахын сургуульд сурахаар ирдэг. Тэд их шаргуу суралцдаг. Ямар ч хэцүү юмыг давж гарах ёстой. Тэгсний хүчээр л бид Америкт өрсөлдөнө гэдгийг бүгд мэддэг. Манай улсын хөгжил, манай эрүүл мэндийн салбарын хөгжилтэй их төстэй. Хүн болгон маш их тэмүүлэлтэй ажилласан болохоор манай эрүүл мэндийн салбар эмч нар хөгжсөн. Бид дэндүү хүнд хэцүү нөхцөлд байсан учраас өнөөдрийн түвшинд хүрлээ. Бид нэг хийх юмыг 3 хийж, уйггүй хөдөлмөрлсөн. Айл бүхэн нэг л санаа зорилгоор хамтдаа зүтгэсэн. Үр хүүхдүүдийн боловсролд хамгийн их анхаарсан да. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд 11-т жагсч байсан өмнө Солонгос улсад 1997 оноос эхэлсэн Азийн эдийн засгийн хямрал том цохилт өгсөн. Компаниудын 70-80% дампуурч Солонгос улс Азийн валютын сангийн тусламжийн хөтөлбөрт орлоо. Яг энэ л үед Солонгосын ард түмэн улсдаа 227 тонн алт тушааж 2.1 тэрбум долларыг босгон улсынхаа гадаад өрийг дарсан юм. 100 жилийн өмнө Японы өрийг дарах гэж баян ядуугүй мөнгө цуглуулсан эх оронч түүх ийхүү давтагджээ. 2001 оны 8 дугаар сард Солонгос улс Азийн валютын сангийн тусламжийн хөтөлбөрөөс гарч чадсан юм. Энэ бол эх орондоо хайртай эх орныхон төлөө юугаач зориулахад бэлэн байдаг Солонгосын ард түмний ядад бахархал байлаа. Миний бодлоор Солонгос улс өнөөдрийн түвшинд хөгжсөн нь манай үндэсний онцлог зан чанартай холбоотой. Манай солонгосчууд нэгдэж чаддаг. Тэр чанараараа 1970-аад онд бүгдээрээ сайхан амьдрацгаая гэдэг үрээнд дор бүгд хичээнгүйлэн ажилласан. 1990-ад оны сүүлээр Азийн эдийн засгийн хямрал болоход бүх хүн хувийнхаа алтыг улсдаа хандивлаж хямралаас гарч байсан юм. Энэ нэгдэж чаддаг зан чанар л өнөөдрийн Солонгосыг хөгжүүлсэн гэж бодож байна. Сургуульд зааж байгаачлан биднийг мундаг боловсролтой хүн болгох гэж хичээж байгаа. Даяарчлагдсан дэлхийн ертөнцид Солонгос улсаа нөлөө бүхий гүрэн болгоход өөрийн зүгээс чадах бүхнээрээ нэмэр болохыг хүсэж байна да. Солонгос бол алт, хий, газрын тос юу ч байхгүй. Зөвхөн олон хүн л амьдардаг газар. Тэгэхээр Солонгос улсад байгаа баялаг гэвэл хүн л юм. Тийм болохоор хүнийхээ толгойд мэдлэг хийж чадахгүй л бол юу ч байхгүйтэй адил. Мэдээж мэдлэг чухалч бидний үеийнх нь дараагийн үедээ юу хийж өгч чадах вэ гэвэл боловсролд нь анхаарна. Гэхдээ хүний хүндэлдэг, хайрладаг, хүнлэг сэтгэлтэй хүүхэд болгож хүмүүжүүлэх нь чухал юм аа. Одоогийн хөгжилдөө сэтгэл ханахгүйгээр цаашдаа ч гэсэн үр хүүхдүүддээ илүү сайн нийгмийг үлдээхийн тулд зогсолтгүй ажиллаж дэлхийдээ мөр зэрэгцэн хөгжих ёстой гэж би боддог. Манай улсын иргэдийн оюуны чадвар илүү сайжирч байгаа. Гадаад улсууд руу их аялж байна, сурч байна. Энэ утгаараа сэтэж хийж байгаа зүйл нь глобалчлагдаж олон улсын түвшинд сэтгэж байна. Энэ бол оюуны маш том өмч. Улсын хөгжлийн бодлого, ард иргэдийн хичээл чармайлт зөв уялдсан нь манай улсын хөгжлийн нууц. Бид ямар нэг юмд хүрэхийн тулд тэр хэмжээгээр хөлсөө урсгах ёстой. Нэг улс орныг хөгжилч энтэй адилхан гэж боддог. Солонгос улсад байдаг өвөрмөц онцлог болох боловсролыг дээдлэх үзэл Солонгосын хөгжлийн гол хүч болж өгсөн гэж боддог юм. Огт мартагддаггүй нэг дурсамжаа сөхөхөд бага залуу байхад Хамбийн багш маань бидэнд 10 жилийн дараахыг биш 30 жилийн дараахтаа бэлэн бай. 30 жилийн дараа хийж чадах зүйлээ бодон түүнд бэлтэг гэж хэлсэн билээ. Тэр үг одоо ч санаанд байдаг. Тухайн үед би 20-од настай байсан ч 50 настайдаа юу хийх талаараа бодох болсон. Яг тэр ажлаа одоо хийж байна. Багшийнхаа хэлсэнчлэн би Монгол улс 30 жилийн дараахаа харж хөрөнгө оруулалт хийгээсэй гэж боддог. Эртний түүхэн холбоотой Монгол Солонгос хоёр улс
1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш одоо хүрэл тасралтгүй харилцаагаа өргөтгөж ирлээ. Харилцаа улам бэхжиж, хоёр орны ард түмэн ах トゥ мэт найрамдалтай байж, хоёр талдаа ашиг тусаа өгөх, хөгжүүлэх олон ажил дээр хамтран зүтгэнэ гэж найдаж байна. Энэ өдөр шатхуун тээвэрлэгч хөлөг осолдож 10,800 тонн шатхуун шар тэнгист асгарчээ. Ослын уршгаар далай дээр 33 км урт 10 м өргөн 10 см зузаан тосон давхар тогтсон байна. Тэр аюулт мэдээг сонссон 1,200,000 хүн Тэан нутагт сайн дураараа ирж далайд тунах тосыг хаман авч эрг хэвийн бүх чулууг арчжээ. Энэ бол их дэлхийг харилсан хүн төрлөختний амгалан оршихуйд санаа тавьсан Солонгос үндэсний сэтгэл байлаа. Аюултай үед нэгдэж чаддаг ард түмнэрэн бахархаж байна. Солонгос улс IT технологи, автомашин, усан онгоц үйлдвэрлэлээрээ мөн соёлын контентероо дэлхийд тэргүүлж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас 2018 онд гаргасан мэдээгээр өмнөд Солонгос улс эдийн засгийн тогтвортой байдал, мөн харилцаа холбоо, технологийн хөгжлөөрөө дэлхийд нэгдүгээрт жагсаж байгаа юм. Байгалийн баялаг багтааж, хүн хэмээх шавхташгүй, байнга өсөн хөгжлөг баялгаа хөгжүүлж чадвал, мөн эргэтэн их оронч байж төр засгийн зөв бодлоготой ажиллаж чадвал хэрхэн улс орон хөгждгийн амьд жишээ монголчуудын эртний түнш өмнөд Солонгос улс байлаа. Бид их ядуу байсан. Арай ядан амь зооч байсан. Гэхдээ бидэнд удирдахч байсан. Тэр удирдагч маань бидний ирээдүйг хэлж өгсөн юм. Замыг маань заасан. Ард түмэн тэрэнд итгэж, дагаж, бүгд хамтдаа хичээж хөдөлмөрлсөний үр дүнд өнөөдөр бид энд хүрсэн юм. Солонгос улсын хөгжлийн том нууц ноу-хау гэвэл ард түмэн маань өөдрөг үзэл бодлоор тууштай тэмцсэний үр дүн юм а. Ядуу буурай хэдсэн үе бидэнд байсан ч гэсэн хэзээ нэг өдөр бүх юм сайхан болно гэсэн эрмэлзэл өөдрөг хандлага байсан болохоор өнөөдрийн Солонгос улс байна гэж бодож байна. Солонгосын дайн дуусахад манайд бүти юм байгаагүй. Бүгд балгас болсон. Тэр үед Ахмад үеийнхэн маань мэдлэг бол хамгийн том хүч гэдэг уриан дор сурах боловсроход маш их анхаарсан. Солонгос улс цагаачлал олон соёлт нийгмийн талаар төрөөс ямар бодлого явуулах вэ гэдгээс бидний ирээдүй хамаарна.